За өнөөдөр болсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандвэ өөрийн хүсэлтээр ажиллаа өгч байгаагаа аль биесээр мэдгдсэн байна. Зам тээврийн хөгжлийн сайд Ганбат бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүр ирэх элчин сайдтай уулзалт хийсэн байна. За уулзалтын үеэр гашуун сухайд ганц модны бомб дээр нүүрс тээвэрлэж байгаа ачааны машинуудын дараалал үүсэж байгаа асуудлыг хөндий ярилцаж, асуудлыг шуурхай шийдвэрлэж арга хэмжээ авахар боллоо. Олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр зогссон тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн гарах болсон. Тэгвэл уг асуудалд сангийн дэд сайд Булган туяа дараах тайлбарыг хийсэн байна. Тэрээр Монгол улсын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон тул дараагийн засгийн газар байгуулагдах хүртэл хөтөлбөрийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй байна гэсэн байр суурийг олон улсын валютын сангаас илэрхийлсэн гэжээ. За энэ үйл нийслэлийн эмнэлгүүд хэвтийн эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийг шалан дээр хүлээн авахгүй байхаар бүх бэлтгэл ажлыг сайтар хангасан тухай нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. За энэ жил салхин цэцэг өвчнөөр өвдсөн хүний тоо 79.9%-аар нэмэгдсэн байна.